Заавал самдан юу гэж вэ? 4 мөч, 5 хуруугаан гинүү. 4 том, 5 баг. Бүгд 9 юм бүгэр бэлэг барьжээ. Яг хийшүү. Үгэн дотор үхэр дотор биваа гэж. Утга задлан ухаж ойлгоос хутга хурц ухаан орчин. Би одовч өгүүлтэн бидэнд хэн юу гэж захив? Энэ бүхний хариу долгион Эхлэхий радио 107. Үгэн доторх үгс. Үгэн доторх үгс. Баугийн лавгсран. Миний гадаад дотоод сэтгэл хоёр ямар их зөрчилтэй. Миний гадаад төрхий хасан хүн бол ширүүн хэрэгцгий муухай айлтай энэ гэдгийг. Гэтэл би хариу өгүүлэх юмтан. Дэндүү дэвтцснийгээ бол би эргэж бодохдоо бол би нэгдүгээр ангид ортлон мөн мөхсөлдөө ижихэ сүүгэн мөн хүртэл адраал. Дэндүү зөөдөрсөн болоо талагч өгөө боддог шүү дээ. Магадгүй хинч харагддаг шиг байх боломжгүй юм болов уу? Эсвэл хинч бодож сэтгэж хүсэж байгаа шиг бусдад ойлгогдох боломжгүй юм болов уу? Тэр хүний дотоод хүн ямар ч таньж мэдэх шаардлагагүйгээр ил тод харагдаж мэдэгддэг байсан бол энэ хүн чухам ямар дүр төрхтэй байх байсан бол гэдэг нь өсөөлхөөс сайхан байж мэдэх. Тиймээ эрхэм сонсогч минь, энэ хүн нэвтрүүлгийн гол чиг хараа нь хүний дотоод мөн чанар, гоо зүй, мэдрэмж, сэтгэмж хийгээд Одчиг хүний алтчиг үгсийн үнц нь үзэл санааг аль болох олон хүнд хүртээлтэй байх үүднээс задлан тайлах юм. Түүнээс ш хүн бүхэн шахуу мэдэх, хэн нэгний алдраг авьяа, гоншиг тоочин магтандуулах биш юм. Өөр нэг зарчим нь гэвээс тухайн нэг эрдэнэ шиг үгийг зөвхөн хэлсэн хүнийхэн дуу хоолойгоор оруулж байгаа нь сэтгэл санааны байр байдлыгээд орчин нөхцөлийг нь аль болох бодит үнэнгээр нь бусдад ойртуулах гэснэх юм. Тиймээс зарим нэг нь энэ төр бичлэг эсвэл аль нэг нэвтрүүлгийн хэсэг байна гэж жижиглэх вэ. Учир гэвээс энгүй ухаан түний чимэггүй үгс хэлэгдэж буй тухайн нэг цаг мөчтөл илүү амьд бас хүчтэй байх ажээ. Хатуу үг гэдэг бол ерөөсөн би эсэгдэг, сэтгэл эсэгдэг, айхтар хувц хутга шүү дээ. Ийм хүн димийг хүнлээ байлчхад тэр яаж вэ гэж бодохоор үгнийхээ ханаас харамсах сэтгэл төрдөг. Тэгээд тэр цаад хүн чинь яаж цайрах юм? Зүрхэндээ шигдсэн үг бол хэзээ цайрахгүй шүү дээ. Үгээр хүнийг өхөөлөх үү, амьдруулах уу хэмээх сонголт хүн бүрийн зүрх тархинд атгаастай явдаг тесрэг бөмбөгнөт сонголт ба шийдвэр юм. Тэгэхээр хатуу үг гэх чинь цөөн хідэн ихтэй байдаг нь уур бухимдал, гомдол цөхрөл, атаа чөтөө, хорсол шархагаад зарим тохиолдолд эрүүл ухаанд бат түгжээтэй явсан бодлын гүндэгт эдгээр хурц үгс эзэн нь балартаад нэгдэж орхисон ухамсарын цоорхоогоор алдагдах нь ч бий. Тэгэхээр энэ буурлын хэлж буй хатуу хэмээх үгс нь миний тусгаж буйгаар олон цөөн гайтай гайгүй бүхий л хорон муу үгийн үр үндэс болов уу? Тиймээс багхан ангилал хийхэд та бидний хэлхийг хүсээгүйч хэлж байж дотроо чөлөөлөх шиг үгийн муу үгс нь ямар хүн, ямар хүнд, ямар асуудлын улмаас, ямар нөхцөлд хэрхэн хэлж байгаагаас шууд хамаарат хэд хэдэн төрлийн хиймэн урвал мэд хор хөнөөлөө үзүүлдэг байна. Жишээлбэл сонссон даруйда багтартлаа уурлам элс гал хоёр шиг харшиж чагарам шиш шиг үгс гэж байхад сонсоод уурлахгүйч бодох тусам чимээгүйхэн дотроо өнгөрч идэгдэн нурм хүчил шиг үгс гэж байх ажээ. Гэлээгээд хатуу үг хүнд чирэггүй амьдралд байх ёсгүй зүйл гэвэл хэд туйширсан болох үз. Зэмлэл хүртгүүгээр хүн болдог үр гэж үгүйчгэлээ хүүтэн зэвсэг мэт хүн дүгийг хайраар блэсгэж хэлхийн сацуу хайраар гисгэж сонсох ухамсар байж гэмэн та бидний сэтгэл санаа орсол гомдлоор дүүрдгүй болов уу? Алдаа алдас хоёрын завсар амьдрал хавчуулагдах аваас гарах гарцгүй мэт мухардалд орсон хүсэл мөрөөдөл нь далай шиг өргөн сэтгэлийн зовлон туулахаас аргагүй төрж улмаар тэмцлийн сэлүүрээ даахгүй ултлаа гутралд баригдана гэдэг аимшигтай. Тиймээс эрхэм сонсогч та хатуу үгийг хаач хамаагүй бүү цацаараа хилээд өнгөрөх үг төргөнч хизээ дэвтгэх гомдол харуулсан 100 жилээс ч удаан амьдардаг юм шүү.
ухаан гарахтал битгий зовоомооргүй болшгүй л гэж байгаа болохоос бурхнаас өгсөн өгөгдөл нь яг адилхан л тархины багтаамж хичнээн сая живаастэй үеийн тэр л ёсоор эмэгтэй хүн бүрэлддэг. Ухааны гарахтал битгий зовоо гэдгийг хэлхийн тулд эмэгтэй хүнд их ухаан зохидгүй маа зовон шүү гэж хэлж байгаа. Тэр эмэгтэй хүний орчинд гутах эмзэг чанар нь эр хүнээс хамаагүй наавар шүү дээ. Зарим цэцэг зүгээр л хорвоог чимэх гэж хин нэгний нүдийг баясгах гэж ургадаг бол зарим цэцэг хин нэгний сэтгэлийг дүүргэж тэрч бүхэл амьдралыг нь аврахын тулд л орчлон дургасан байдаг болов. Тэгвэл эмэгтэй хүний гадаад дотоод гоо зүй үүний нэгэн адил хин нэгэнд хайрлагдаж бас хин нэгнийг хайрлахад зориулагдсан байдаг учраас тэдэнд зэвсэг өрж тулалдах хүч тэнхээ эсвэл гашуун ширэн үгэнд үл эмтрэх хатуу хантай зүрх заяах нь маш ховор юм гэлтэй. Ийм л болохоор энэ хүн тэдний талаар ухаан зартал нь бүү зовоо гэсэн болов уу? Уг чанартай бол эмэгтэй хүн гэдэг ямар ч агуу эр хүний бүтээж чадахгүй бүхэл бүтэн тусдаа шинэ ертөнцийг 10 сар хөвлөдөнтэй амьдрал дээр бий болгодгоор гайхамшигыг бүтээгчдийг бүтээгч юм. Тиймээс хинч вэ? Хэн нэгэн бүсгүн бодол санаанд үүлийн үр хэмээх үгийг өөр дөрөө тусгатал нь бүү зовоогоос. Тэд бол хайр ба амьдрал бүтээгчд Тэнгэр газрын дундах сэтгэл гээчин амьсгалах цорын ганц цэнгэг ахаар билээ. Би нэг ч хөвгтөө хормыг. Би антайгаа анилахтаа хормыг. Үгүй яах юм? Үгүй ер нь би эцээч хамт амьдарч байгаа л тэр нь анх хэсэг үндэ багтаад өтөлсөн л байвал тэр хөрм баг гэж боддог шүү дээ. Нэг нь нөгөөдөө татагдана гэдэг хүн бүртэл төрдөг мэдрэмж гэлээч нэг мэс нь нэг л хүний өмч мэд шууд хамааралтай харилцаанд орно гэдэг зөвхөн өөрийгөө биш өөрөөсөө өмнө нөгөө хүнийхээ ирээдүйг бодож байж гаргуул зохих насан туршийнх нь хариуцлага дагуулсан шийдвэрлээ. Тэгвэл шинэхэн хосын гэрэл хүртлээ хоёр биендээ харамгүй хэлдэг гоёмсог торгон гоё сайхан үгсийн дундаас эсвэл хайр найргүй шиддэг хар гомдлын үгс дундаас жохом алийг нь анхны хэлсэн үг хэмээн онцлсан юм болоо. Мэдээж хүрэх хэрэгтэй гэдэг үднээс бол мянган зүйлийн амлалтуудын нэг байх нь дамжиггүй биз. Хүсэл хичнээн хүчтэй байлаач үнэнгүй бол ямар ч амлалт салхи бороонд удаан дисгүй цаасан малганаас өөрцгүй тул хүн та хэн нэгнийг өөрт ч итгээсэй гэж хүсэж байгаа л бол үнэхээр хайртай гэдэгтээ өөрийгөө итгүүлэхээс өмнө өөртөө эхлээд ядаад 99% итгэх нь зөв болов. Үүнийг мэдэх энгийн нэг арга нь тухайн хүн тухайн нэг амлалтаа хэлж байхдаа жаахан чулуу имэж баг чулуу шаналж байна уу? Эсвэл сайн уу баяртай гэхтэй адилхан торох зүйлгүй амнаас гарч байна уу гэдэгт л ам учир байлтай. Амлалт өгнө гэдэг хэцүү байхын сацуу хүрэхэд хол санагдавч хүрхийн тулд чадах бүхнээ хийнэ гэсэн зориг өрхий шийдвэр хүний бодол сэтгэл дотор асч байгаа л бол тэр зүйл уулзах цаг тохирсон юм шиг амар бүтэхгүй ч урд хожид нэг л өдөр бүтгэл болно гэж би хувьдаа итгэнэ. Эмээс эрхэм сонсогч минь өнөөдрийн үерхэх ус ирээдүйн эхнэр нөхрийн нэгэн та мөн бол амлалт өгөх үедээ үнэнтэй гол нь итгэл төгс шийдсэн байх аваас олон маргаашийн дараа түүнийхээ нүднээс та ас жаргалыг олж харах болно. Хүн хууль дундуур, ёс заншил дундуур, жудаг сэтгэл, хүн чанар дундуур л урсч өнгөрдөг шүү дээ. Тэгэхээр бол дэндүү зоргоороо байж гэж юу их орчлон. Орчлон хүнд бол хязгааргүй эрх дур зоргыг өгөөгүй юм шүү дээ. Би харин хүнийг бол хорвоод ирэхдээ зовох гэж ирдэг гэж боддог. Заавал самтан юу гэж вэ? 4 мөч, 5 хуруугаан гинүү. 4 том, 5 баг. Бүгд 9 юм бүгэр билэг барьжээ. За тийшүү. Бүгэн дотор үхэр дотор биваа гэж. Утга задлан ухаж ойлгоос хутга хурц ухаан орчин.
Би одовч үгэлтэн бидэнд хэн юу гэж захив? Энэ бүхний хариу долгион Игтлэхий радио 107. Үгэн доторх үгс.